Сахал хэрэгтэй юу? Сахал юунаас шалтгаалж сайн ургадаг вэ? Даавар гормонууд сахалнд хэр нөлөөтэй вэ? Энэ бүхнийг рекламны дараа та бүхэн реклам явах зур лайк тархаа битэн мартаарай. Изал зигнэ. Цэгмар цэхали. Миний хувьд сүүлийн 2 сарын хугацаанд сахал үсээ ургуулсан. Эргэн тойрны хүмүүсийн ажиглалтын дүгнэлт янз бүр байсан. Чи наад муухай юм авахул зарим нэг нь ёстой гоё зохиж байна гэх мэт. Ийм хоёр туйлтай дүгнэлт дандаа хүнийг эргэлзүүлдэг. За эхлээд сахал нь юу вэ гэдэг талаар ярив. Бэлгийн диморфизм гэдэг ойлголт байдаг. Биологийн төрлийн эрэгчин эмэгчний анатомийн ялгааг бэлгийн диморфизм гэдэг. Энэ нь бие физиологийн шинж тэмдгүүдээр илэрдэг. Эрэгчин эмэгчнээс том биетэй байх, биений аль нэг хэсэг өөр пигмент өнгөтэй байх, янз бүрийн илүү ус, сахал, сүүл гэх мэт зүйл ургах. Энэхүү диморфизм нь бараг л бүхий л амьтны төрлүүдэд байдаг. Харин сахал бол хүний бэлгийн диморфизм юм. Эрэгтэй сахалтай, эмэгтэй нүүрийн хэсэгтээ сахал ус ургахгүй. Яг л арслан, эрслэн шиг гэсэн үг. Ийм байхыг байгалийн үйлүүд шийдсэн юм. Яагаад эрэгчин амьтанд сахал ургадаг талаар янз бүрийн гипотез, онолууд байдаг. Жишээ нь энэ тухайн амьтны төрлийн дотоод агресс буюу хэн нь илүү байр суурь, статус эзлэхтэй холбоотой тулаанаас болсон гэдэг. Зарим нэгэн эрдэмтэд сахал ус ургадаг хэсэгт цохилт, хазалт гэх мэт гэмтэл учруулах зүйл ирдэг байсан учраас тэр хэсгийг хамгаалах зорилгоор тэрхүү хэсэгт ус ургадаг гэж тайлбарлсан байдаг. Өөрөөр энгийнээр тайлбарлавал хүзүү, эрүү, дух гэх мэт газруудад байнга цохилт, хазалт гэх мэт зүйл ирдэг байсан учраас тухайн хэсгийг хамгаалах зөөлөвч нь сахал ус юм гэж тайлбарлаж болно. Ийм өвлөөцөн түүхтэй учраас эрэгтэй хүний сахал түүний агрессив, ууртай, аюултай юм шиг санагдуулдаг. За тэгэхээр эрэгтэй хүмүүсийн үнэлэмж бол сахалтай байх тусам тухайн хүнийг илүү хүндэлдэг бололтой. За харин одоо эмэгтэй хүмүүсийн үнэлэмж ямар байдаг талаар ярив. Эмэгтэйчүүд сахалтай эрчүүдийг хараад хэрэг сайшаадаг бол. Энэ тухайд гэвэл азар хэд хэдэн том судалгаа байдаг. Танд нэг хүний фотошопоор янзалсан харьцуулсан 2 зураг харуулна. Эхний хоёр бол сахалгүй бөгөөд нэгнийх нь нүрийг илүү иршүүд болгосон. Иршүүд нүр эмэгтэйлэг нүрнээс харьцангуй өндөр санал авсан бол иршүүд сахалтай нүрнээс мөн адил илүү санал авч. Ерөнхий дүгнэлт нь эмэгтэй талдаа сахалтай нүр зүгээр иршүүд нүрнээс илүү тааламжтай санагдсан нь маш сонирхолтой. Ингээд энэ судалгаагаар хамгийн өндөр авсан санал нь бол иршүүд сахалтай нүр юм. За дараагийн судалгаанд бараг 10,000 орчим эмэгтэй хүн хамрагдсан. Бүр мөсөн хуссан сахалтай, 5 хоногийн ургалттай, бага зэрэг ургасан сахалтай, нэлээ их хурц сахалтай эрэгтэй хүнд эмэгтэй хүмүүс дүнгээд авчээ. Ингээд дийлэх саналыг аван 1-р байрт бага зэрэг ургасан сахалтай зураг, 2-дугаарт дөнгөж цухуусан 5 хоногийн ургалттай зураг, 3-дугаарт нэлээ их хурц сахалтай зураг, хамгийн сүүлд нь мүлчгэр буюу бүр мөсөн хуссан сахалтай зураг оржээ. Харин сахалны өтгөн шингэний хувьд гэвэл мэдээж өтгөн сахалыг илүүд үзэх нь ойлгомжтой. За дараагийн судалгаагаар бол эмэгтэйчүүдийн бодлоор сахалтай эрэгтэй хүн хамтрагчтай үнж байх магадлал бага байдаг гэж боддог учраас урт удаан харилцаанд орно гэж боддоггүй байна. Өөрөөр хэлбэл сахалгүй эрэгтэй хүнтэй удаан харилцаанд орох тохиромжтой гэсэн үг. Тэгэхээр нэг өсөндөө сахалтай эрэгтэй хүнтэй богино харилцаанд орно, сахал ургадаггүй эрэгтэй хүнтэй удаан харилцаанд орно гэсэн үг. Тэгэхээр энэ тухай юу гэж бодож авдаг талаараа та бүхэн комент хэсэгт үлдээгээрэй. Харин жирэмсэн эмэгтэйчүүдэд хийсэн судалгаагаар бол тэд нар сахалтай эрэгтэй хүнийг сонгосон байна. Яагаад тэгэхээр тухайн эрэгтэй хүний хажууд илүү аюулгүй байдлыг мэдэрдэг бололтой. За ингээд сахалны судалгаануудтай бол миний хувьд санал нийлж байна. Огт сахалгүй байснаас дунд зэрэг ургасан сахал эрэгтэй хүний иршүүд шинж чанарыг илүү илтгэх болно. Эрэгтэйлэг шинж чанарыг бий болгохч сахал булчин ургуулах эр бэлгийн даавар болох тестостероны хувьд гэвэл сахалны ургалтанд тестостерон биш түүний хуурал болох дигидротестостерон нөлөөлдөг. За ингээл дигидротестостерон хэрэглээл сахалны нууцыг оллоо гэж бити бодоорой. Андроген болох дигидротестостерон их эсвэл толгоон үсний шингэрэлт болж халдсан болох магадaltaй. Нөгөө төгөр мэрэгжлийн бодибилдинг тестостероныг маш өндөр тунгаар хэрэглэдэг. Инглигээд тэд нар маань мангас шиг сахалтай болдоггүй, эсвэргээрээ ихэнх нь халзарсан байдаг. Тэгвэл яаж сахалтай болох вэ? Энэ нь юунаас хамаарах вэ гэвэл таны биед 5 альфа редуктаз фермент хэрэг байгаагаас хамаарч мөн таны эцэг эхийн өвгдөл болох генетикээс сахалтай болох хэсэг нь хамаарах болно.
За энэ үрээд энэхүү бичлэг маань өндөрлөж байна. Хэрвээ та бүхэн таалагдсан бол лайк дараарай. Мөн сахал ургуулга бүтээгдэхүүнүүдийн талаар бичлэг хийхийг хүсвэл комент бичиж үлдээгээрэй. Удахгүй уулзцаая.